Ерөнхий логикийг бол би хэд удаа хэлсэн шүү дээ. Ерөнхийдөө бол нэгэнт жагсаалтын гишүүдийг нам өргөн барьсан бол тодорхой хэмжээнд бас буцаад эргэж буух эзэнтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл хэрвээ нэгэн талд жагсаалтанд намын баг хурлаар батлаад намын гишүүд батлаад оруулсан бол тэр үнтэй бол хариуцлага тооцох тодорхой хэмжээний механизм бас жишээ нь жагсаалтын гишүүдээр бол тодорхой хэмжээнд байх ёстой. Хоёрдугаарт бид нэр олон дахин ярьж байгаа. Ер нь бол гишүүдтэйгээ хариуцлага тооцсон өргөн барих буцаад ард иргэд нэгэн сонгосон бол буцаад тодорхой хэмжээнд тооцоогддог байх хэрэгтэй. Мэдээж 4 жилийн дараа бол тооцоогдоод хэрэг болохгүй байгаа бол сонгохгүй болоод явчихсан. Гэхдээ явцын донд бол бас тодорхой хэмжээнд тооцоогоод бодох шиг хариуцлага тооцох асуудал бол заашгүй байх хэрэгтэй. Бид бол энийг хүлээн зөвшөөрж байгаа шүү дээ. Чухам яг ямар процедураар яаж орж ирж байгаа гэдэг нь бол өнөөдөр хууль бол өргөн баригдаагүй учраас би бол хэлэх боломжгүй байна. Ер нь бол хариуцлага бол хаана бол байх ёстой. Ёс зүйн болоод тодорхой хэмжээний тангарагтайгаа уялдсан хариуцлага бол зайлшгүй байх ёстой. Чуулганы хуралдааныхаа далаас доошгүй хувьд нь дээш хувьд нь суугаагүй бол эгүүлэн татах юм үндэслэл болно гэдэг ийм заалтын талаар өчтөр бас ерөнхий газраас хэлсэн л дээ. Энэ дээр та ямар байр суурьтай? Бид энэ дээр хэлээд ах юм байхгүй угаасаа л тодорхой хэмжээний хэрвээ тасалсан бол тодорхой хэмжээнд 30-аас их хэмжээнд таслаад явах. Нийт чуулганыхаа 30-аас дээш хэмжээнд таслах юм бол тодорхой хариуцлага үүрнэ гэдэг. Энэ дээр ярих асуудал байхгүй шүү дээ. Хэрвээ тийм бол тэгэл хариуцлага үүрэл явъя. Хэрвээ орж ирж байгаа бол тийм заал. Ер нь бол бид нар бүгдээрээ л ярьж байгаа шүү дээ. Тассан гишүүдээ бол нийт олон нийтэд зарлж байна. Тодорхой хэмжээний тэдэн цаг тасалсан байна гэдэг юмнуудыг зарлж байгаа. Энэ зарлж байна гэдэг чинь өөрөө бид нар тодорхой хэмжээнд хариуцлагатай байхын тулд олон нийтлэл зарлж байгаа. Сошиалууд гаргаж тавьж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол ерөөсөн маргаад их асуудал байна. Ерөнхийлөгчөөс гадна Батбаатар сайд Улсын хурлын гишүүн наран туяа бас яг энэ Гэхдээ ер нь бол ёс зүйн асуудлаас тэр тангарагтай холбоотой асуудлаас тэр тодорхой хэмжээний хариуцлага бид нар хаана байх ёстой байхгүй да. Энийг бол бид нар ерөөсөө үгүйсгээгүй. Тэр тусмаа чуулганы танхимд за яг мэдээж олон нийтэд цугдаад төлөөлөд ирсэн олон түмнээ төлөөлөд нийт сонгогчдод төлөөлөд ирсний хүний үгийг бол хааж боож болохгүй. Тэр утгаараа бол хэлсэн үгэндээ бол хариуцлага өрөхгүй ч гэдэг юм уу иймэрхүү асуудлууд бас байж болно. Яг тэгэхээр тодорхой хэмжээнд тэр олон ард түмнийг төлөөсөн юм чинь тодорхой үгээ бол хэлж явах хэрэгтэй. Тэдний дуу хоолойг бол гаргах хэрэгтэй. Энэ бол ардчлалын нэг том хэлбэр шүү дээ. Гэхдээ буцаад эргээд хариуцлах нь яг ямар хэлбэрээр байх вэ? Үнэхээр чуулган таслаад яваад байгаа бол харилцаа тооцоол хэрэгтэй. Хэрвээ үнэхээр ёс зүйн алдаа гаргаад байвал тодорхой хэмжээнд хариуцлага байх л ёстой. Түүнээсээ тэрийг бол ёс зүйн тодорхой хариуцлага болоод тангараасаа нэтсэн бутсан ийм асуудал байх юм бол тэрийг би их хурлын олон сонгогчдод төлөөлж яах гэдгээр бол бас хязгаар тэргээр бол хааж болохгүй байхгүй. Тийм болохоор тодорхой хэмжээний хариуцлагыг бол байх ёстой л гэж үзэж байна. Одоо байгаа хариуцлага илүү нөгөө орж ирэх үү гэдэг асуулт. Илүү зөөлхөн байгаа асуудал арай чангалжин гэж байна. Гэхдээ зөвштэй ер нь хариуцлагын асуудлуудыг бид нэр сөхөн зөв. Ганцхан яг ямар асуудлууд байх вэ? Хамгийн гол асуудал бол ард иргэдээсээ сонгогдсон улсын их хурлын гишүүн хэлж ярих ардчлалын зарчим бол байх ёстой. Өөрөөр хэлбэл 60 мянган иргэнч байдаг юм уу 120 мянган иргэнээ төлөөлөд ирсэн бол тэр бодиттой эрх чөлөөтэйгээр бүх ард иргэдийнхээ үгийг илэрхийлж явах ийм боломж олцоог л хамгийн гол нь олох асуудал байхгүй. Энэ бол улсын их хурлын гишүүний бүрэн эрх, улсын их хурлын гишүүний үүрэг байхгүй. Нэг асуудал дэд даргын нэг үүрэг нь гишүүдийн эрцийг бүрдүүлэх байдаг шүү дээ. Гишүүд тэр нь яагаад хуралдаа ирэхгүй вэ? Үнэхээр ажилдаа болоод нь эсвэл зүгээр өнөөдөр ямааргүй нэг явчих юм уу? Гараа явчих юм. Яг тэгээ энэний ард дээр хариуцлагын асуудал нэлээ зөвшөөрөх болов гэж бодож байгаа шүү дээ. Зөвшөөрөх цэгцэрэхл болов. Түүнээс биш ингээд улсын их хурлын мандат өгөхий гишүүнээ бид нар чинь бас нэг болгоныг ингээд цэцэрлэг өгч араас нь хөөгд ах чинь бас энэ чинь нэгдүгээр ухамсарын хувьд бол төлөвшсөн хүмүүс шүү дээ. Тэгэхээр араас нь гүгэл өчигдөр өнөөдөр явчих гэдэг утгагүй асуудал байхгүй дээ. Тэгэхээр энийг нэг хүн дээр үүрэг оногдоод ч гэдэм үү дэд дарга араас нь гүйж хөөж хуралдаа цуглуул гэхээсээ илүү тэр нөгөө нэг зарчимлуу нь оруулж ирэх хэрэгтэй, хуулиу нь оруулж ирэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл би ярьдаг штеп. Хулгай хийгээд байгаа хүнийг 1000 яриад чи хулгай хийх нь буруу шүү, нүгэл буян шүү, нүгэл үйлж байгаа шүү гэж 1000 хэлээд нэмэргүй адилхан л авах юм бол аваад явдаг штэ. Ганцхан тэр камер байгаа ч байд юм уу ямар нэгэн нөхцлөөр тэр хүн хулгай хийх боломжгүй болгосон тохиолдолд тэр хүн хязгаарлагдах асуудал байхгүй. Тэрнтэй адилхан улсын их хурлын гишүүний тодорхой хуулиудад суугаад тэр хүн
одоо тасалж болохгүй тийм үү? Тэр хүн одоо тодорхой хэмжээнд идэвхтэй оролцох нөхцөлийг л бий болгох л асуудал байхгүй. Яг гоо гişүүдийн хариуцлагын асуудал байх нь зөв. Гэхдээ энэ хуулийг нөгөө буруугаар ашиглаад дургуй улс төрч өгч юм уу? Чанхан дуурсан гişүүдийг нэг. За яг тэр үнцгийг одоо хууль ороод ирэх тэгээд тэрийг харъя. Ямар одоо үйл үүсэлтэй орж ирсэн байна. Миний ганц болгоомж бол хэлээд байгаа шүү дээ. Нийт сонгогчдод төлөөлсөн бол тэр хүн бүрэн эрхээ эдлэх боломжийг л олгох хэрэгтэй. Энийг ерөөсөө хааж болохгүй. Хамгийн гол асуудал энэ байхгүй да. Тэгвэл хэрвээ энийг л хаах юм бол тэр ард иргэдийн дуу хоолой нэвтрэх боломжгүй болно. Тэр илэрхийлж байгаа тэр хүний арчил, тэр хүний одоо ажиллах боломж олцоог ямар нэгэн байдлаар хаах, айлгах, сүрдүүлэх одоо ярьж хэлэх боломжийг хаах асуудлыг л одоо бид нар хааж одоо хийж болохгүй юм байна. Гол асуудал юу юм бэ? 2025 баг хурал дээр зарим гишүүдийг түтгэлзүүлэх тухай бас яригдсан. Энэ тал дээр таны хувьд ямар байр суурьтай байна? Яг гоо ер нь бол урд өмнө ч бас бид нар түтгэлзгээс асуудлуудаас яригжил байсан шүү дээ. Бас 10 хэдэн гишүүнийгч бас түтгэлзүүлээд эдгээр явж байсан. Буцаад эргэж одоо хүмүүс нь бас нийт төрийн сэргэх тийм асуудлууд яригжил байсан. Ер нь энийг бас буцаад эргээд нэг тийм хэлбэрийн олоход асуудал байж байгаа тийм.